Тулаанд эр зоригтойгоор үхэх, нэр төртэй амиа игүүтгэх. Тулаан үхлээр дайчин нэр төрөөр шагнуулдаг. Энэ бол тэрхүү ороо босгоо цагт бадрангуй амьдарч явсан баатар. Ашикага Такаужигийн гол дүрээр хүүрнэх түүх биш юм. Токиюки-сама! Сур харвааны бэлтгэлийн цаг болчлоо. Одоо зүгтааж чадахгүй гэж мэд Токиюки-сама. Ямар шалмгаа юм бэ? Улгаантын биширж байх цаг мөн үү? Хайлтраад унчхан шүү дээ Токиюки-сама. Буугаад ирэлдээ. Бэрдчихэн шүү дээ. Нэг зогсоогоод алиач. Юунда шуугилдаад байгаа юм бэ? Ашикага доноог үдэж өгөх гэж байхад чинь. Харин Токиюки-сама л залуу эзэн яасан гэж? Гүч ямар шалмгаа юм бэ? Одоо болно. Яв. Гэхдээ л Өршигөр хажуугаар чинь зөрч шин. Нуугдаж тоглохдоо сайн хэвээрэл байх шив. Залуу эзэнтэй. Такаужи доно. Ашикага Такаужи. Ингээд өнөөрөө өмнөх хаан Годайгогийн бослохыг дарахаар хөдлөх гэж байна. Хоожи аваг болон манай ирээдүйн өдөртөгч танд үнэн чи харуулахыг хүсэж байна. Итгэл хүлээлгэж байгаа шүү. Камакура болон дайчдын гэр бүлийн төлөө ялгуусан гавья байгуулаасаа гэж залбирна. За. Хүлээлгэж эхлэе. мэдлээ. Ашикага мэдэд сандарч мэгдэхэ болооч. Кёко, Та бол шогууны хууль ёсны залгамжлагч. Нэг өдөр тэр нь тушаал өгөх байр суурьнд очив штэ. Бас миний ирээдүйн нөхөр байж тэргүүнээ өргөж явах хэрэгтэй. чамтай гэрлэн гэснээ санахгүй байна. Токиюки-сама хаашаа явчих вэ? Ойрхон нуугдж байгаа байлгүй дээ. Уучлаарай Кёко. Дараа уулзъя. Яваад өглөө. Яс таник. Гүйх нуугдахдаа их сайн хүү юм аа. Адилхан самурай адил Такаужитэй огт адилгүй юм байна шүү. Ирээдүйд шогууныг залгамжлах байлаач эцэг шигээ удсан хүүхэлдэйн үүрэгтэй удирдагч болох үстэй. Болно виз Такатоки доно. Эмээс энергийг мэдэн таалах нь уу? За. Уцаа хүүхэлдэн удирдахч байсан ч яадгийн бэ аваа? Ер нь ч баян тансаг амьдарч болох юм чинь. Токиюки-сама авьяасгүй зогтомхаач илдэг хүн шүү дээ. Наачиг цуута гэр бүлээс гаралтай хүнд гэрлэхэд төгс тохирно. Огт олдохгүй нэ. Залуу эзэн жинхнээс нь угдвал мөрийн ч олохгүй. Өмнө нь хоёрын авдарт 2 хоног нугдаад бөө юм болж байсан шүү дээ. Ингэж ширэгдэл болж явахаар шууд бэлтгэл хийсэн илүү амар баймарсан. Нэр төдийч гисэн шогууныг залгамжлагч болох хүн шүү дээ. Хулчгар залуу зан хүмүүс муу үлгэр дуурайл болно дөө. Токиюки. Аав, доройн дээр удирдах ихтгэл дутмаг. Чи бошоохон тэрнийг залгамжилж үз. Аах том юм чин залгамжлах ёстой үсттэй. Яагаад ч бүтгүй. Татвар эмийн хөө би залгамжилж авах аваас инх тайвныг өмүүлнэ. Дургуй зүйлээсээ нүдэн дээр нь зогтох нь манай удмын цуснд байдаг шүү дээ. Юунда бахархдаг байна? Токиюки-сама олсон доо. За, сум харвааны бэлтгэлээ хийцгээе. За. Аха, авчих. Юу? Токиюки-сама. Токиюки.
Токиюки-сама. Хүлээлтээ. Хүлээгэж. Токиюки-сама. Токиюки-сама. Залуу эзэнтэй. Залуу эзэнтэй. Эцээ. Би энэ Камакурад дуртай. Инх тайван амьдрах хүмүүсийн инээмсэглэл дуртай. Хэрэгэм зэрэг нэр хүнд хэрэггүй. Энэ хотод амьдарч ил байвал болох нь тэр. Залхуу, холчгор тийм байсан ч надад хамаагүй. Утсан хүүгэлдээ надад үзэг зэвсгийн хүч ямар хэрэг байна? Залхууч, холчгорч биш. Энэ нь таны дотор нойрсох мангасын төрхтөдөө. Аав тэгж хэлдэг. Чи хэн бэ? Аав гэсэн үү? Сонсон шиг зогтохта сүрхий хүү юм аа да. Юу хэмээ? Юу болоод байна? Тантай танилцсандаа таатай байна. Би бэр Шинано аймгийн лам Сува Ёрошигэ гэгч байна. Шинаногийн ламтан? Тэр яг вэ? Хизээдээ авирчих ба. Анхнаасаа л байж байлаа. Таныг энэ мод руу авирах ирээдүйг харчихсан байсан юм. Толгой орчмоор айхавтар аавраатай юм аа. Өршөөн визээ. Төрөлхийн цэвэр ариун хүчтэй төрж яагаад ч урсгалын зогсоож чаддаггүй юм. Багсгачгая. Би Камакураг дайснуудаас хамгаалахаар залбирах гэж ирсэн билээ. Залбирал дууссан гэдгийг аавд нь мэдгэдэхээр хурж ирлээ. Энэ охин бол Шизуку. Нууц урлаг бүхий л ажилд сайн тул миний гар хөлийн үзүүртэ зарагддаг юм. Сэжигтэй ирвэ. Яаж намайг энд авирсныг мэдчихв? Аав, ирээдүг харах авьяастай. Залбирал нь харин худлаа л да. Шизуку, сүүлийнхийг хэлэх хэрэггүй. Эргэлзээр байвал илүү харуулж итгүүлээ л дээ. Харагдаж байна шүү, Токиюки-сама. Та бол ирээдүйд болох нэ. Үгүй биш. Түүнээс ч илүү харин ч тэгчгвэлж жаргалтай амьдрах юм шиг байна. Гэхдээ жаргалын хэмжүүр гэдэг хүн хүний хувьд өөр шүү дээ. Тэгч ч бас болох юм. Амьдралын сургамж болох байх л та. За ямар тач тэр тухайд чамаараа болох юм шиг байна. Юу гинэ? Бүгд тодорхойгүй байна штэ. Ерөнхийд нь мэддэг юм аа би. Гэхдээ тэгээд чи бүгдийг харавал сонирхолтой биш шүү дээ. Гэхдээ саяныхаар харагдлаа. Хоёулаа хошин шогч байсан бол гоочлогч байх байж дээ. Утгагүй юм яриад байгаа нь хэн блээ дээ? Бас 2 жилийн ирээдүйг тань харлаа. 10 хүрээд та Тэнгэрийг хүртэл донсолгох баатар болох юм байна. Дайны эзэн чи болно. Зарим нь танаас айж, зарим нь таныг шүтэнэ. Улсын ирээдүйг хүртэл өөрчилж чадах визээ. Тэрийг бол мэдэж байна. Яагаад гэвэл энэ маш хүчтэй шүү дээ. Шош шиг л хэмжээтэй болчлоо. Аава, шууд ийм ихээр нь хэлчихээр Аюул мэдрэх сүрхий зөнтэй юм аа. ойрхон байла. Хуурамч бөөнөртэй хутгалдах хэмжээний халаасны мөнгө би авдаггүй штэ. Тэнийг ирвэ. Над мэтийг хуурлаа гэд илэг доогол болохоос цаашгүй штэ. Намайг баатар гэж хэлэхдээ тэгж нухацтай харах гэжтэй. Тийм хүн хэсүүчлээд явж байх гэж. Үнэн. Сэжигтэй хүн байсан. Гэхдээ би бол тэр хүний хэлснийг баг зэрэг ойлгож байна. Чиний зүгтаах чадвар аав бид хоёрынхтай харьцуулшгүй шүү дээ. Ямар нэг зөв нөхцөлд бүрдвэл чийл ав баатар болно. Тэгэхээр тийм зүүн савин татаж байна.
Юу вэ? Яасан? Харин хаашаа явчих вэ? Модонд хавжуулагдсан болов? Одоо Киаро давталж бослохыг дарцгаана. Эднийг Бурхны Тэнгэрлэг хамгаалалт ивэлдээ холтгой. Явъя! Төлөөлөгч. Мэдээ авчирлаа. Годайго хаантантай Такаужи нууцаар харилцаж Киодох харин бут нэргүүлсэн байна. Такаужигийн эр зоригийг сонссон дайчид цугларч Нитагийн арим нүд эрмхийн зур ууран дэлбэрсэн гин үгээр зогсохгүй Такаужигийн ууган хүү Йошисита Нитад даалгаж Сэнжоог жанжинаар томилсон байна. Камакура руу ч гэсэн арим илгээсэн байна. Тулааны урлагийн багш Собура Кана болон Жира Шиото тулаанд амь өргөдлөө. Шогуны хамтлага Сэцүүгийн Чикаки амиа хорлов. Түүний охин Кёко хүчндүүлж хэрцгийгээр алууллаа. Баатар болох хүү бүхнээ алдах ёстой байлаа. Чамайг яагаад дурвав? Хоолой сонсогдож байна. Хэний хоолой вэ? Намайг бүхний захирагч байхад хөтөлж буйн хэн бэ? Хамжилгуудыг оролцуулаад Хожиовгийн 800 орчим хүмүүс амиа хорлов. Аав, 1333 дугаар оны 5 дугаар сард Камакура шогуны төр нуран унлаа. Хүлээж байлаа, Токуюки-сама. Эцэгтэн сүүлийн мөчтөө хүүгийнхэн өсөж том болохыг харахгүй дэ харуулсаж надад таныг алууллагүй зүгтаалга гэж тушаасан юм. Цаашид таныг манай нутаг Шинаногийн сууваад оргинуулах болно. Сува Яришиг. Яагаад энд ирсэн? Одоо цаг алга. Өхрийдэр. Миний бурхны нүдэнд энэ эмгэнэлт явдал харагдсан юм. Биелж болох өчүүхэн боломжид зориулж бэлтгэл хангасан. Энэ толгодыг даваад хүмүүс болон морьдо бэлдсэн байна. Буш шуухан явцгаая. Үгүй. Би ч бас эцэг болон овгийнхаа хамтаар гидсээ хүүлнэ. Хүүлүүлэхгүй. Та өөхөх аваас Японы ирээдүй хэрхэх вүлээ? Юу болно гэж? Юу болох нь заавэц. Би шийтгэн ч бас хаашаа юм үхлээгийнхэд сүйдтэй өөрчлөлт гарахгүй. Үгүй тэдний хувьд баг зэрэг өөрчлөлт гарах байх. Үгүй тийм ч том таагүй явдал болж бас биш. Тэгэхээр хорвоо дээрх там. Урвагч самурагаас болж Камакурагийн бүх зүйл сүрлээ. Ашикага Такаужи ингэтэл нь хүс тэмдрэгч гэж дээ. Такаужи. Чи хэн бэ? Шимацукигийн хамжлага. Ашикага Такаужи гэдэг. Такаужи надаас зүхтаач чадахгүй шүү. Залуу эзэнтэй. Дөнгөж саяхны тэр нэмсэглэл бүгд худал байсан гэж үү? Өшөг аав Токуюки-сама. Яришигээ би гарцаагүй тус болно. За юу. Энэ нэмсэглэлч бас худал. Баараггүй худал. Яв. Хуурамч бод итгэнэ гэж санаа юу? Бүдүүлэг гэдэг нь ариун энерги халин урсаж байгаа намайг хуурамч гэж дуудна гинэ. Аава. Хуурамч юм чинь шалтак гаргах хэрэггүй. Намайг өмгөөлөөч. Би яаж өшөөг нь авч чадах вүлээ? Энийг харвал ойлгомжтой үсттэй. Минамотогийн Ёримото хүртэл Хейко овгийг мөхөөхөд 5 жил орсон. Тийм атал ердөө 24 жилийн дотор бүхэл улсыг сүйдгсэн ир байсан билүү?
Та тэр өдөр намайг баатар болно гэж утгагүй үгс чалжсан чи Ашикага Такаужи шиг хүчрхэг нэгэн л ирээдүйд баатар гэж доод болох үз. Ялагдсан нэгэн өгөхгүй бол дайчны хувьд гутамшиг болно. Намайг ч гэсэн бусадтай минь адил дайчны ёсоор өхүүлээ тал гойж байна. Тийм би. Тэгвэл үхэл дээ. Хожогийн хүүхэд. Цөхрлийн гүнээс ч гүн үхлийн ёроолдох ёроол руу шийдэгдэх үед л Хөөе. таны доторх баатар ялалцах болно. Хөөе. Үхвэл яах байсан юм? Үхэхгүй бол гутамшигтай гэж хэлсэн атлаа. Сая ихэд баяртайгаар амь гарч чадсан таны доторх баатар. Сайн зүгтж нуугдах нь баатрын мундаг чадвар чадал шүү дээ. Эшээ харгаж аав. Таавал амьд үлдэх совинтой мангас байна. Амьд үлдэх авьяасаараа хэнээс ч илүү гарч амьдрал үхлийн хоорондох төгшүүртэн маш их хайртай хүн. Эзний минь хорооч бүхэл бүтэн улсыг булаасан Такаужид хэцүү юм болох нь дээ. Дараа нь хэн бүхнээс төрүүлж хөнөөх ёстой нь Камакура. Төрийг залгамжлах хэнээс ч илүү амьд гарах авьяастай хүн болохоор тэр. Такаужи хөнөөснөөрөө баатар болвол та амьдрснараа баатар болох болно. Та хоёр бол эсрэг хувь тавилантай баатрууд юм. Мэдээж зүгтааж нуугдаад байвал ялахгүй л дээ. Холбоотон цэргийн хүч ухаан ялахын төлөөх бүхнийг би танд зааж өгье. Энэ хэвээр та амьд байсаар байвал Такаужи нэг л өдөр хөнөөхөр хурц ирнэ. Тэр болтол зүгтааж нуугдаж хүчтэй болж ирэх чөтгөрийг дарж авах хэрэгтэй. За, сентиг булааж авах хөөцөлдөн эхэллээ дээ. Ёришигээ доноо. Таны зорилго юу юм бэ? Сүрсэн улсын хүүхдийг авраад та юу олж долоох юм? Энэ бүгд хоожоо овогт үнэчээр зүтгэхийн төлөө юм. Хуурамч бөө тэгж хэллээ гэд итгэхгүй байх л да. Нэг өдөр хэлье. Таныг Камакураг эргүүлж авсан тэр мөчөд хэлье. Би ч шив шиг юм да. Овг минь мөхчгөөд байхад хамт өгөх нь дайчны хувьд зүй ясны хэрэг байхад танаас болж амьдрахын жаргалд сэрж орхилоо. Ёришигээ доноо. Хариуцлагыг үүрээрээ. Мэдээч. Тамын ёроол хүртэл танд зүтгэх болно. Ёришигигийн зөвгөнсөн ясаар 2 жилийн дотор Токиюки бүх Японыг дөргион.
Нэр төртөөгөр өгөх нь мэдээжийн хэрэг байсан энэ эрэнд энэ хүү юунаас ч байсан зугтсаар шогуныг буулгаж авахар онилсоор байх болно. Шаламгай самурай хаан хүүгийн үүмэнтэй амьдрал эхлэх нь тэр.